Өнгөрсөн оны 3 дугаар сараас эхлэн нэг удаагийн гялгар ут хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсан. За бодит байдалд хуулийн хэрэгжилт хангалтгүй импортоор нэг удаагийн гялгар ут орж ирсэн хэвээр байна. Иргэдчилсэн нэг удаагийн гялгар уутыг хэрэглэнээс халаагүй гэдгийг хэлж байгаа юм а. Гялгарууд байгальд уустдаггүй хоогэгдэл учраас дэлхийн олон орондоо энэ төрлийн зохицуулт хийж эхэлсэн. Манай улс ч нийлэг уудны хэрэглээг хумих ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэтэл Монголын хууль 3 хоног гэдэг шиг нийлэг ут хэрэглэхийг хориглосон хуулийн хэрэгжилт замхарч худалдаа үйлчлэгний төвөд нэг удаагийн гялгар уудаар үйлчлүүлсээр байгааг иргэд хэлж байна. Дэлгүрт байгаа учраас за энэ нөгөө зөвшөөрсөн байлгүй гэж бодол хэрэгжилж байгаа юм. Тэгээ хууль одоо бас тэгж нэг бас гэгэл бишээр их хэмжээгээр хэрэгжилж байна. Ер нь л одоо дэлгүр болгон ууцтай уутаа гэхлээр өгдөг. Ер нь бол хэрэгжилж байгаа шүү дээ. Тэгтээ нөгөө чанар нь жоохон гайг болоод зузаан тийм л болсон байгаа да. Та өөрөө хэрэгжилж байгаа юу? Хэрэгжилж байгаа. Гэхдээ энэ давуу ут хэрэглэх юм бол одоо энэ мөнгөний энэ гялгар ут одоо энэ хөдөөгөр амар байгаа зү. Тэгэхээр давуу утаа хэрэглээ сурчих юм бол болно шүү дээ, болохгүй юм ерөөсөө байхгүй. Нэг хэрэглэхгүй байгаа шүү дээ. Та өөрөө хэрэгжилж байна уу? Би одоо хэрэглээг үлээ. Хэрэглэе гоё. Өөрөө нэг ут нэг тараа айц мэтлээ тэргүүрэл хийгээл аваа. Судалгаагаар нэрчүүдээс жилд 1.4 сая тонн хоог идэл гардаг. Үүний 500 тонн нь гялгар ут байдаг байна. Хуулиараа худалдаа үйлчилгээнд сав баглаа боодлын зориултаар нийлэг утыг ашиглах үйлдвэрлэх, импортлохыг хориглосон. Гэтэл оны өмнө хилээр нэг удаагийн гялгар ут оруулж ирсэн хэд хэдэн тохиолдол гарсан байна. За сүүлийн одоо 11 сар 12 сар гэхэд бол нийтдээ нэг 4 удаагийн тохиоллоор 2.5 тонн орчим энэ нэг удаагийн Тэгмэн явахын даас нэгэнтэй гялгар утыг оруулж ирэхийг бол ирснийг одоо лабораторийн шинжилгээгээр тогтоогоод нэмгэн байна гэд тэгээ хурааж авч ин холбогд гаргамж авал авсан. Шинэ жилдээ холбогдуулаад мэрэгчлэнтэй байгууллагаас хийсэн хэмжил шалгалтын үеэр за нийтдээ нэг нийслэл гэхэд нэг 80 гаруй аж ахуйн нэгж худалдааны үйлчлэгээний газар бол энэ гялгар утыг нэг удаагийн нэмгэн нийлэг гялгар утыг ашиглаж ирсэн тохиолдлыг бол илрүүлж нийтдээ нэг 500-аад килограмм бол энэ нийлэг утыг бол хурааж авсан. Хамгийн гол нь хуулийн хүрээнд нэг удаагийн гялгар ут худалдан борлуулсан хил галаар оруулж ирэхийг завдсан иргэн аж ахуйн нэгжид хариуцлага тооцох хуулийн зохицуулалт одоо хүртэл байхгүй байна. Тиймээс хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгааг мэрэгчлэнүүд хэлж байна. Өнгөрсөн оны 11 сарын сүүлийн байдлаар бол ямар ч байсан одоо импортоор орж иж байгаа нийлэг хальсан уудны хэмжээ бол 30 орчим бол хуваар буусан байгаа. Тэгэхээр энэ бол одоо анхан шатны арга хэмжээ гэж хэлж болно. Бид бол бас өнгөрсөн хонд эко төлбөрийн тухай хуулийн төслийг бол боловсруулж холбогдох судалгаануудыг бол хийсэн байгаа. Нэгэнт хэрэглээг хязгаарлаж ирснээс хойш худалдан авагчид хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа дааван тор хэрэглэж хэвших, орон нутагт энэ төрлийн уут тор үйлдвэрлэгчдийг дэмжих зэрэг бодлого хэрэгжүүлэгт зайлшгүй шаардлага гарч байгааг холбогдох албаныхан хэлсэн юм а.